За энэ зээлийн хэлцээртэй холбогдуулаад би бас нэг тодруулж авлаж асуух нэг хэдэн зүйлүүд байна. Өнгөрсөн 7 хоногт манаас аюулгүй гадаадлагын байнгын ороогоор зээлийн хэлцээртэй холбоотой, хэрэгжтэй холбоотой, өндөрлөлтэй холбоотой мэдээллүүдийг сонссоо. За энэ дундаа би зүгээр нэгдэлтэй асуудал бол өөрөө улсын төсвийн хөрөнгө оруулалт дээрээс бид нэр хөрөнгө оруулалтыг оновчтой бөгөөд үр ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй асуудал байгаа. За мэдээж өнөөдөр зээлийн хэлцээрээр бол боловсрол эрүүл мэндийн онцгойтой холбоотой 3 асуудал орж иж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэгдэлтэй зарчим талаас бол маргаадах зүйл байхгүй байна. За 2026 оны улсын төсвээр үндсэндээ хөрөнгө оруулалт 8.9 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Улсын төсвөөр үндсэндээ 3.3 их найд. За гадаад зээл тусламжаас 1.5 их найд. Орон нутгаас 3.9 их найд байна. Тэгээ үндсэндээ 8.9 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг жилийн улсын төсвөөр тавина гэдэг бол өөрөө бас асар том дүн. Тэгэхээр зүгээр эргээд бид нар түүхээ эргээд санахад 2015 онд бол бид нар 1.4 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийддэг байсан. Тэгэхээр энэ бол нэг талдаа улсын төсвөөр бидэнд асар том боломж болцоо бол бий болж байна гэж бол харагдаад байна. Гэтэл нөгөө талаа бид нар яг үндсэндээ одоо юу гэдгийг энэ хөрөнгө оруулалтуудаар бодлогын шинжтэй асуудлуудаа шийдэж чадчих байна уу гэдэг асуудал байна. Бодлогын шинжтэй асуудлуудаа шийдэж чадж байна уу? Ингээд үзэхээр бариггүй өчөд. Босрлын салбар дээр асуудал байна. Эрүүл мэндийн салбар дээр асуудал байна. Онцгойч гэдэг юм үнэн яралтай хүний хөгжилтэй холбоотой асуудлууд дээрч бас асуудлууд байна. Өнөөдөр чинь бид буцаагаад аваад үзэх юм бол одоо босрлын сайдын хэлж байгаа бид нар эх жил босрлын жилийг босрлын хөгжлийг дэмжих жил болгож зарлаж байгаа. Ирэх 2028 он гэхэд бараг 100 орчим сургууль хэрэгтэй байна гэдэг асуудлууд байдаг. Гэтэл өнөөдөр бид энэ улсын төсвүүд дээрээс үндсэндээ 40 орчим сургууль цэцэрлэгийн асуудлуудыг шийдэж байна. Тэгээ бусад сургууль цэцэрлэгийн асуудлууд хүндрэлтэй байна. Тэгэхээр энэ дээр одоо бид нар ер нь яг энэ үр ашиг эрэм дарааллын асуудлууд орхигдоод байгаа юм шүү. Би одоо өнөөдөр орж иж байгаа энэ 475 сая долларын зээлтэй холбоотой асуудал маань ч гэсэн яг эрх ашигын ирэмбэрээ шийдэж чадчих юм бол гэдэг асуудал байхгүй юу? Одоо 225 сая доллар нь бол эрүүл мэндийн салбар дээр гэдэг энэ 17 нэгдсэн юмдаг 6 хөдөөг имлэг байна. 130 сая нь бол 32 сургууль 9 цэцэрлэг дээр байна. Босрлын салбар дээр. Цаана дахиад 20 сая бол одоо ажил хүчинтэй холбоотой гэдэг юм уу? Хөдөө аж ахуйн салбар дээр байна. 100 сая доллар нь гамшиг дээр байна. Тэгэхээр би зүгээр хэлэх гээд байгаа гормын санал бол үндсэндээ бид нар 2026 оныг босрлыг дэмжих жилгээ зарлж байгаа болвол нийт зээлийнхаа магадгүй 60-аас 70% ч гэдэг юм уу энэ зарцуулж болдог юм. Эсвэл үндсэндээ бид нар одоо 8.9 их найд төгрөгийн улсын төсвөр хөрөнгө оруулалт байгаа болвол болж игэл ядаж нэг 20-30% нь ийш нь зарцуулаад суурь асуудлуудаа шийдэж болдог юм уу? Бид нар өнгөрсөн жил үндсэндээ 2024 оны улсын төсвөр чинь нэг ч хөрөнгө оруулалт тавигдаагүй шүү дээ. Сургууль цэцэрлэгийн асуудлуудыг хөндөж тавиагүй. Бид нар энэ олон мега төслүүдийг явуулна гэдэг үндсэндээ бүгд бүсээ чангална гэдэг дэвцсэн. Зөвхөн нэг бүсийн жишгээр аваад үзэхэд хангаан бүс дээр бид нар 4-5 сургууль цэцэрлэг 4-5 сургуулийн өргөдлийн асуудлууд нэг тэргүүнд хэрэгтэй байдаг. Бид нар ирэмблийг бол магадгүй одоо өнөөдөр харьцангуй эрүүл мэндийн салбар гайгүй болцсон гэд босрлоо нэг тавьмаар байдаг хангаан бүс дээр. Өвөр хангаан аймаг дээр аймгийн төв дээр Арангаан аймгийн төв дээр аймгийн төв дээр 2-3 цэцэрлэг үндсэндээ ачаалаад илхээ болцсон нэг шалгатай байгаад байдаг. Тэгэхээр би энэ асуудал нь өөрөө хуульт нэг талтай зүг. Би босрол эрүүл мэнд бол маргалдах юм байхгүй. Гэхдээ 130-ыг бид нар босрол дээр тавьчаад босрлын салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд ингээд болохгүй мүү? Эсвэл бусад одоо юу гэдэг нь зарим үр ашиггүй байж болох. Эсвэл зарим одоо өнгөрсөн жил эхлүүлсэн төр мега төслүүдээ заримыг хойшлуулаад зарцаагаад ингээд өсвөд ачаалалгүйгээр төр хувийн хвшлийн түншлэлч гэдэг юм уу? Ингээд шийдэх боломж байна уу гэдэг асуудал яриад байгаа. 8.9 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг бол бас том дүн шүү. Энэ дээр та хэд манаас нэг ямар байр суурьтай байгаа юм бэ? Бид нар бол энэ дээр анхаарч үзэх эрх ашигын ирэмбэр босрол эрүүл мэнд нэгдүгээр тавиад энэ хоёрын суурь асуудлуудын нэг бодлогын шинжтэй асуудлуудаа нэг шахаад явуул яасан мэл гэсэн ийм санал байна. Зөвхөн энэ зээлч биш, нийт улсын төсвийн хөрөнгө оруулалт холбоотой асуудлууд төр. Энэ дээр сангийн сайд. За, жавхлан сайд. За, тэмүүлэн дарагтаа санал нэг байна. Сүүлийн жилүүдэд ер нь гадаад зээлийн ашиглалт, гадаад зээлийн бодлого, гадаад зээлийн салбарын хуваарлалт бол ер нь зөв чиглэл рүү явж байгаа. За, бид одоо 2018 оноос эхлээд гадаад зээлийн
хувьд өөрийн удирдлагын тухай хуулинд одоо олон улсын валютын сангаас гэрийн даалгавар авч үлдсэний дагуу 3 жилээр үндсэн чиглэлээ батлуулаад ингээд явдаг болсон байна. За энэний үр дүнд ч одоо бид 12 жилийн дараа 12 жилийн өмнө хурж байсан зээлжих зэрлийнхаа тэр цэг дээр хүрч чадсан өнгөрсөн жил. Тэгэхээр манай гадаад зээлийн өр бодлогын хувьд бол том зургаараа бол бид нар зөв чиг хандлагаараа явж байгаа. За харин салбар хоорондын зохицуул, салбар хоорондын хуваарлалтан дээр одоо бид бүрэн зэгцэрсэн гэж бас хэлэхэд хэцүү. Тантай бас санал нийлж байна. За энэ жил одоо сая 8 сард өсвөн өргөн барихын өмнө бид анх удаа нэлээ одоо өргөн ийм одоо сошиал платформоор олон нийтийн санал асуулга авч ер нь тэргүүлэг чиглэлийн салбар юу байх вэ гэдгийг нэг харлаа. За тэгэхээр энэ удаа орж иж байгаа энэ гурван одоо зээлийн зориулт маань бол яг энэ тэргүүлэг салбарууд дээр байгаа. За гэхдээ салбарын маань одоо яг бэлэн байдал, захиалагч яамны маань бэлэн байдал гэдэг бас их асуудал байна. За ингээд Азийн хөгжлийн банктай ингээд хэлцээрд орохоор энийг л хамгийн түрүүнд нэгтгэх. За танах одоо аль салбар чинь түлхүү аваад одоо богино хугацаанд хурдан шингээх чадвар нь аль нь байна. Бэлэн зураг төсөл судалгаа, газар зүйн байрлалын хувьд тэгээд маш олон шалгуурууд тавьдаг. За тэгэхээр одоо яг харахгүй энэ удаагийн энэ дунд хугацааны хэлцээр дээр бол өмнө хэлцээр хийж байгаа шатанд бол яг энэ одоо юуны эрүүл мэндийн яамны эм бэлэн байдал нь бол хамаагүй мундаг байсан. Одоо энэ 225 сая доллар 17 аймаг гэж байгаа бол сүүлийн бараг 4-5 жилийн хугацаанд судалгаа нь хийгдсэн байсан. Мөн хэлцээрийн өмнөх шатууд нь бас явж байсан ийм зүйл. За ингээд одоо үлдэж байгаа орон зайн дээр нь 130 сая доллар дээр одоо бид үндсэндээ 2026 оны төсвөө ингээд одоо 1 сар 2 сараас төлөвлөж эхлэхэд хойдон 2026 онд одоо бослын жил болгоно гэдгийг зарлж одоо тодорхойлсон байдаг. За ингээд одоо Азийн хөгжлийн банкны ерөнхий хэлцээр дотор үлдсэн 130 сая доллар дээрээ одоо бослын яамны бэлэн байдал хангасан. За тэр 41 төсөл буюу энэ дотор 33 сургууль 32 сургууль 9 цэцэрлэг тий. За ийм байдлаар орж ирж байгаа. За гэхдээ л бас одоо бослын яам маань бэлэн байдал хангасан уу гэхээр энэ жил зээлэнд хүрэхгүйгээр яг бэлэн хідэн төсөл байна гэхээр ерөөсө 3 сургууль 2 цэцэрлэг 2 дотор байрлал гарч ирж байгаа. Одоо газар нь бэлэн, зураг нь бэлэн гэдэг. За ингээд цаашаага нөө Ирмэлэгцэн 108 сургууль 90 хэдэн цэцэрлэгээс маань одоо ингээд бэлэн байдал хангаснууд нь байхгүй учраас яг ингээд дээрээсээ таслагдаад ингээд бол зээл рүү орж ирж байгаа. За ер нь бол яг хоо ингээд энэ удаа орж иж байгаа зээл нь энэ хоёр салбар харагдаж байгаа боловч за нийт зээлийн ашиглалтаа харах юм бол бид бусад өөр салбарууд дээр дэд үтсийн салбарууд дээр одоо нэлээд томоохон зээлийн ашиглалтын гэрээнүүд хүлээгдэж байна. Мөн одоо өнгөрсөн хугацаанд ч гэсэн яг энэ дэд үтсийн салбар маань өөрөө их томоохон зээлүүд шингээдэг учраас нэг төсөл гэхэд л одоо нэг цусрал үйлдвэрийн төсөл гэхэд л үндсэндээ одоо бараг 2 тэрбум доллар одоо хүрж байгаа ийм байх жишээтэй. За цаана одоо эрчим хүчний салбар дээр мөн л одоо цахилгаан дамжуулах агаарын шугамуд маш их одоо том дүнгуудтэй. За ийм одоо зээлийн ашиглалтуудтай энэ бодлогын хүрээнд явж ирж байна. За тэгээ цаашдаа одоо энэ бидний Чухал сайд 1 минут. Тэгэхээр цаашдаа одоо ер нь бид гол тулгамж байгаа асуудал бол одоо зээлийн ашиглалтаа одоо бүртгэлийн хувьд олон улсын стандарт руу одоо шилжүүлэх, за энийг одоо их зөв тооцож одоо тайлагнаж байх ийм одоо ажил бидний өмнө байгаа. Өнгөрсөн онд бид нэг төсөв баталж байгаа үед ийм зүйл гарч ирсэн. Яга өнгөрсөн он ч бол 24 онд ерөөсөн улсын хэмжээнд ч хөрөнгө оруулалт байхгүй гэд зогсож ирсэн. Тэгээд үндсэндээ 2023 он болон түүнээс өмнө ихсэн барилга бүтээн байгуулалтын ажлууд байгаа. Дуусаагүй. Тэгээд тухайн ажлуудыг дуусгахын тулд бол магадгүй тэр нэмэгдсэн өртөг, зардал тэр асуудлуудыг барилгын хөгжлийн төвөөр заавалчгүй нэгээр магадлуулсан байх асуулт тавьж ирсэн. Тэгэхээр өнгөрсөн тэрийг нь 50 гэд үзсэн. Аудитор бол бид энийг баталгаажуулах гэдэг асуултыг тавьж ирсэн. Одоо барилгын компаниуд буюу барилгачдын холбооныхноос бас ингээд улсын их хурлын гишүүдэд улсын их хурл тандаад байгаа гомдол гаргадаг асуудал байна. Энэ өөрөө юу вэ гэхээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг бол сангийн яамнаас бол гацаагаад байна гэдэг асуулт байдаг. Яаж юм гэхээр аудит руу өгж байгаа магадлал хийлгэх
тухайн аудитаас зөвшөөрөл өгөх нэрсүүдийг бол сангийн яамнаас өгöd байна. Бид нар магадгүй айл 22-3 онд эхэлсэн ажлаа энэ 24 онд эсвэл 25 онд эхлүүлчих байсан зүйлийг ингээд аудит гэдэг шалтгаар бол хойш нь тавиад за дээрэс нь аудит руу өгөх одоо юу гэдэг бүтээн байгуулалтуудын тэр нэрсүүдийг нь бол ингээд зааж өгч хойшлуулад байна гэдэг асуудал гомдол гаргаад байгаа. Тэгэхээр уг нь бол бидний хувьд чинь бас л нөгөө одоо аль болох тэр аль 4-5 жилийн өмнө ч гэдэг юм уу 3-4 жилийн өмнө эхэлсэн энэ хөрөнгө оруулалтуудаа аль болох хугацаанд нь дуусгаад нөгөө нэг тухайн тэр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үр ашигыг нь бол ингэж нэг хангаж ажиллах юм байгаад байдаг. Гэтэл одоо баахан зарцсан, жил зарцсан, 2 жил зарцсан энэ ажлууд дээр ер нь яах ёстой юм бэ? Энэ дээр одоо өмнөх төсөв баталж явах үед өнгөрсөн жил бид нэр улсын их хурлаас засгийн газарт бол чиглэл өгсөө. Энэ дээр нэг мэдээлэл өгч. За жохлон сайд. За дэмүүлэн гүшүүний асуултанд хариулъя. За энэ дээр ер нь хоёр чиглэлийн асуудал байгаа юм. За одоо жишээ нь төсөл өртгүүдийг заавал тусах ёстой гэдэг нэг нь шаарддаг. Нэг хэсэг нь болохоор хэд өндөр байна гэж энэ дээр бас ингэж хяналт тавих чиг үүргээ хангадаг. За тэгэхээр энийг одоо сангийн яамнаас ганц одоо хүрч чадахгүй ер нь засгийн газрын альч гишүүн альч яам хүрч чаддгүй нэг 3 байгууллага байдаг шүү дээ. Барилгын хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв, зам төвийн хөгжлийн төв гэдэг. За мөн уул уурхайн яамны дэргэд мөн одоо ийм төв байдаг. За энэ бол төрийн байгууллагууд биш. За энд одоо тусгай экспертүүд, лиценз бүхий ийм экспертүүд, ийм үнэлгээчид үнэлгээ гаргаж ирдэг. За энэ дотор үнэхээр одоо аимшигтай өндөр өссөн өртгүүд одоо нилээдгүй байдаг. Ялангуяа одоо энэ ковидос хойш. За энийг шууд төсөвт өртөг тэр нэмэгдлэр нь төсөвт тусгах бол одоо маш эрсдэлтэй. Маш эрсдэлтэй. За энийг одоо бид дараагийн шатанд нь одоо шалгуулж чадж байгаа нь бол аудит. За улсын хурлаас ч одоо ийм үүрэг өгдөг. За нэгдүгээр тийм. Тэгэхээр бид одоо аудит руу одоо хөөсөр арга байхгүй. За аудитлагтаад одоо тэнд зөвшөөрөө за энэ болж байна гэдээ ирүүлэх нь ирснийг нь 9 сарын 1-ээс өмнө ирснийг нь бид одоо чадан ядан ингээд дагслаад чамаагүй багтаагаад ингээд явуулж байгаа. За харин тэр сангийн яамнаас тэр нэрийн жагсаалт өгдөг гэдэгтээ би огт санал нийлэхгүй байна. Энийг аудитаас л тодорхойлж хэрэгтэй. Аудит одоо сангийн яамт гэдэг юм уу үгүй юм гэдгийг өөрөөсөө аудитлж байгаа учраас тэдэнд хэн саадуулж байна. Энийг юу гэм асуудлууд бол бүр хуулийн байгууллагууд бас шалгуулж хэл хэрэгтэй юм байна. Энэ дээр тэгээд одоо бод мэдээлэл хэрэгтэй. Тэгэхээр одоо яг аудит дээр гацсан гэдэг юм уу өмнөх хөрөнгө оруулалтуудаас удаашралтай байгаа өнгөрсөн улсын их хурл дээрс чиглэл өгсөн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт холбоотойгоор хичнээн төсөл болоод хэдэн хувь нь одоо нэг ийм нөхцөл байдалтай ямар төсөв төртөгтэй дүнтэй асуудлууд ингээд ер нь гацсан байгаа. Тэгэхээр магадгүй одоо энэ 26 оных төр байхгүй бол 27 оных руу орох уугүй гэдэг асуудал руу болох нь байл. Тэгэхээр цаг хугацаа графикийн хувьд ер нь бас баримжаатай байх хэрэгтэй баг. Энэ дээр тайлбарх уу? 2 номер. Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя сангийн яамтлаг жаргал. За өнгөрсөн оны төсөв батлагдаад улсын хурлын 52-54 дугаар тогтоолын дагуу нэмэлт санхүүжилт үүссэн ажлуудаар аудит хийх шийдвэрлэх юм үүрэг чиглэлийг өгсөн. Үүний дагуу 12 сараас эхлээд бид нар яг яамдаас ирсэн хүсэлт тэр хүсэлт нь өөрөө улсын засгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төслүүд мөн дээрээс нь яг нэмэлт санхүүжилтээр магадлал гарсан юм шаардлагууд байгаа. За энэ ирсэн хүслийн дагуу одоогийн байдлаар бид нар 8 удаагийн альбан бичгээр үндэсний аудитын газарт нийтдээ 195 төслийн 609 тэрбумын нэмэгдлийг хянуулахаар хөргүүлсэн байгаа. За 9 сарын 1-нд буюу төсөв өргөн барихаас өмнө аудитаас 100 төслийн 194 тэрбумын нэмэгдлийг бол хянаж ирүүлснийг төсвийн төсөл тухайн төсөл дээр нь яг нэмэгдлүүдийг тусгаад өргөн барьсан. За өргөн барьснаас хойш үндэсний аудитын газраас дүгнэлтүүд бол шууд улсын хуралд ирж байгаа гэж ойлгож байгаа. Сангийн яамн дээр бол ирснийг бид нар үндэсний аудитын газрыг төсвийн байнгын ороонд хөргүүлж байгаа юм асуудлууд байгаа. За үүн дээр бас цалин тарифын нэмэгдэлтэй холбоотой асуудал байгаа. Энэ нэмэлт санхүүжилтээс гадна одоо ашиглалтанд орцсон хэрнээ цалин тарифын нэмэгдэл өсөж байгаа асуудлууд байгаа. За энэ дээр бол барилга хотын агуулгын яамнаас нийтдээ 69 төслийн 35.4 тэрбумын цалин тарифын нэмэгдлийг аудитор хянуулах хүсэлтийг ирүүлсэн.
За аудитэд сангийн яамнаас хүргүүлээд үндэсний аудитын газар бол цалин тарифыг бол одоо үндэсний аудитын газар хянах боломжгүй гэдэг хариуг ирүүлсэн байгаа. За энэ асуудлыг бид нар барилгын агуулгын яамд хөндлөнгийн мэрэгжлийн одоо шинжээчийн дүгнэлт гаргасны үндсэн дээр бид нар тэгвэл шийдвэрлэх боломжтой байна гэдэг хариу хүргүүлсэн. За өргөн барихаас өмнө бол барилгын агуулгын яамнаас цалин тарифтай холбоотой нэмэгдлээс төсөвдөр тусгах асуудал бол дахиж ирүүлээгүй байгаа. За